За сайн мэцхэн үзэгчдээ жаргалан телевизийн тодруулга болон эхлэж байна. За энэ удаа бид бүхэн Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар Ахмад настанд насны хишиг олгох журам батлагдсантай холбоотойгоор аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга бэлэг дэмрэлтэд ярилцгаар ирсэн байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас одоо Ахмад насны хишиг олгох журам батлагдсан. Энэхүү одоо журмаар жилд хэдэн удаа хичнээн одоо төгрөгийг Ахмад насны хишиг хэлбэрээр олгохоор болсон байгаа вэ? За ингээд сайн байцгаана уу нийт телевиз үзэгчдийнхээ энэ өдрийн амрыг айлтгая. Ахмад насны хишиг олгох тухай энэ журам бол 2017 оны 1 сарын 25-ны өдрийн 31 тоо тогтоолоор батлагдсан байгаа. Тэгээ Ахмад насны насны хишиг олох энэ журам нь өөрөө бас Ахмад насны нийгмийн хамгааллын тухай хуулинд давар бас өөрчлөлт орж зарим нэгэн өөрчлөлтүүд орсон байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ ажил маань улсын хэмжээнд бол 2 сарын 1-ээс эхэлсэн байгаа. Энэ бүртгэл одоо бусад бэлтгэх ажлууд нь болохоор манай аймагт 2 сарын 6-ны өдрөөс эхлээд явагдана. Тэгэхээр Ахмад наснгууд маань одоо энэ хүү хишиг мөнгө авахдаа ер нь ямар бичиг баримтыг бүрдүүлж хаана хандах хэрэгтэй вэ? Ахмад насны тухай насны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6-гийн 4-т өөрчлөлтөөр бол нийт одоо 65-аас дээш насны ахмадуудад жилд 2 удаа насны хишиг олгоно гэж батлагдсан байгаа. Энэ хүрээнд бол Ахмад наснууд маань 65-аас 69 настай ахмадуудад 50,000 төгрөг, 70-аас 79 настай ахмадуудад 80,000 төгрөг, 80-аас 89 настай ахмадуудад 150,000 төгрөг, 99-өөс дээш настай ахмадуудад бол 250,000 төгрөг өгөхөөр тэгээд жилд 2 удаа эхний удаад бол тухайн жилийн цагаан сарын баярыг тохиолдуулж шиний 1-ээс өмнө олгоно. Хоёр дахь удаагийнх нь болохоор үндэсний их баяр наадам буюу ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулж 7 сарын 11-ний өдрөөс өмнө 2 удаа өгнө гэсэн ийм байдлаар журам батлагдсан орсон байгаа. Бүрдүүлэх бичиг баримттай байд. За манай аймгийн хувьд бол 2 сарын 6-ны өдрөөс эхлээд энэ нийт одоо аймгийн хэмжээнд Ахмад наснуудаа бүртгэж насны хишгийг олгох энэ бэлтгэл ажлыг эхэлж байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор ахмадууд маань тусгай одоо өргөдлийн маягтыг бөглөж өгөх ёстой. Мөн эрэхтэй бол өөрийнхөө иргэний үнэлэхтэй ирэхэд болно. Зарим нэгэн одоо Ахмад насны маань өөрөө ирж бүртгүүлэх боломжгүй ахмадууд бол өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулаад бүртгэлийн ажилд оролцох юм боломжтой. За өргөдөл маань өөрөө 2 янзын ийм өргөдөл байгаа. Энэ дээр нэгдүгüүрт бол өөрөө ирсэн ахмад бол энэ дээдлийн хэсгийг бөглөнө. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулсан ахмад бол энэ тусдаа бас нэг маягтын дагуу ингээ 2 янзын өргөдөл дээрээ бүртгэл мэдээлэл байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг маань тухайн одоо ахмад настан маань өөрөө очиж үйлчлүүлэх боломжгүй одоо явах чадваргүй ч гэдэм үү те гэрээ асаргаанд байдаг тэр ахмадууд маань өөрсдийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулна гэсэн. Тэгвэл тэр итгэмжлэгдсэн төлөөлөгч маань тухайн Ахмад настан хоёр бол нотариотоор гიშлүүлж одоо тусгай итгэмжлэл хийх ёстой. Тэгж байж одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маань гэдэг одоо тэр хууль ёсны баталгаачлалт үүснэ гэсэн үг. Тийм. Бичиг баримтаа бүрдүүлээд ер нь хаана хандах ёстой байгаа вэ? За манай аймгийн хувьд бол сумууд маань бол сумынхаа хөдөлмөр нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн дээр хандаж бүртгүүлнэ. Жаргалан сумын хувьд бол нэг цонхны үйлчлэгийн дээр очиж 2 сарын 6-ны өдрийн 8 цагаас эхлээд үйл ажиллагаа маань явагдаж эхэлнэ. Тэн дээр нэг цонхны үйлчлэгийн дээр очиж ахмадууд маань манай хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжлүүд дээр очиод үйлчлэгээ аваад бүртгүүлээд явах юм боломжтой бүрдэх юм аа. Тэгэхээр улсын хэмжээнд 122 мянга гаруй Ахмад настан энэхүү насны хишигт хамрагдана гэсэн судалгаа гарсан билээ. Манай аймгийн хэмжээнд нийт хичнээн Ахмад настан энэхүү одоо мөнгийг авах боломж бүрдэж байгаа вэ? Манай аймгийн хувьд бол нийтдээ 6663 ахмад байгаа. Үүнээс одоо яг 65-аас дээш насны ахмад нь одоо энэ насны хишигт хамрагдах ахмад нь бол 3174 гэсэн тооцоо гарсан байгаа. За энэ 3174 ахмад маань нийтдээ нэг 260 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг авах юм боломж байгаа. Тэгэхээр мэдээж одоо насны хишиг авахд мэдээж ял идэлж байгаа болон халамжинд байгаа эсвэл гадаадад одоо оршин суугаа Ахмад настангууд маань энэхүү насны хишигт хамрагдах уу? Хэрвээ хамрагдахаар бол ер нь яаж хамрагдах вэ? За жишээлбэл одоо энэ ахмадууд маань жишээлбэл одоо ял эдэлж байгаа 20 хангад ял эдэлж байгаа ахмадууд маань тухайн одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн ахмадын талаар мэдээллийг 2 сарын 10-ны дотор гаргаж өгөх ёстой. Бид нар бас яг энэ засгийн газрын тогтоол дээр бол тодорхой заагаад өгсөн байгаа.
Тухайн одоо ял эдэлж байгаа ахмадын мэдээллийг 2 сарын 10-ны дотор тухайн одоо халамжийн асуудал хариуцсан газарт гаргаж хөрвүүлнэ гэд. Тэрний дагуу бол бас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгож тухайн одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар дээр 20 хангад ял эдэлж байгаа ахмадын өөрийнх нь нэрийн данст ороо явна гэсэн үг. Тэрийг одоо өөрөө авч хэрэглэх одоо хэрэглэхгүй хэсэг нь бол тухайн одоо ял эдэлж байгаа ахмад настан одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхаа газартаа хандаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө авж хэрэглэж болно. Нэрийн дансанд нь бол хоримтлагтаа явж иж болно. Гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд ахмад наснуудын хувьд бол бас мөн одоо бие төлөөлөгчөөрөө дамжуулаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад бүртгэлээ үүсгээд бас дансандаа хоримтлуулж болно. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аваад одоо тухайн ахмадад хөргөж өгч болно гэсэн юм. Асрамжинд байгаа хүмүүс мөн яг адил тэр журмаар бас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусламжтайгаар ахмад насны гишгт бүртгүүлээд мөнгө авна гэсэн юм журам байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээнд яг ахмад наснд хишиг олгох ажил маань 2 дугаар сарын 6-наас эхлээд нэг цонхны үйлчилгээнд дээр эхлэх юм байна. Тэгвэл яг мөнгөний хизээнээс олгож эхлэх үе мэдээж ахмадууд бас мөнгөө авахдаа ямар банкар дамжуулж авах юм болоо. Ахмад насны хишгийг бүртгэлийн ажил бол 2 сарын 20 хүртэл 19-ний дуустал явагдана. За тэгээд мөнгө маань бол одоо засгийн газрын 31-р тогтоол зааснаар бол тухайн одоо жилийн одоо энэ жилийн хувьтад бол 2 сарын 20-оос 23-ны хооронд санхүүжилтэн дээр улсын төсвөөс орж ирнэ. Улсын төсвөөс орж ирээд манай дансан шилжээд манайх бол 25 гэхэд тухайн одоо манай халамжийн үйлчлэгээ үзүүлдэг гэрээт банкуд руу шилжүүлнэ. Тэгээ 25-наас хойшоо бол ахмад наснууд насны хишгийнхаа мөнгийг одоо тухайн одоо өөрийнхөө үйлчлүүлдэг банкаасаа буюу манай энэ халамжийн үйлчлэгээ үзүүлдэг энэ банкуд гэрээт банкудаар дамжуулан мөнгө авах хэрэг үүснэ гэж ойлгож байна. Тэгэхээр ахмад наснууд бас харьяалал нь бас хаана оршин суугаанаас зарим үе тодорхойгүй байдаг л да. Тэгэхээр харьяаллынхаа асуудлыг бас яаж шийдэх вэ? Хаанаас мөнгө авах вэ? Жишээлбэл одоо ахмад настангууд өвөл болохоор одоо хүүхдүүдэд дагаад Улаанбаатар хотод очдог ч юм уу эсвэл хөдөө орон нутг руу явдаг ч юм уу гэх мэтчэн байдлаар ийш тийшээ нөгөө өвлжөө хаваржаа гэдэг ингээ явцдаг л да тий энэ тэнд хүүхдүүдэд дагаад тэрнтэй холбоотойгоор энэ насны хишгийг бол яг тухайн ахмад өөрийнхөө харьяалалтаа иргэний бүртгэлтэй газрынхаа нийгмийн халамж үйлчлэгээний газарт бүртгүүлснээр одоо бүртгүүлэх ёстой. Түүнээс бас биш одоо нөгөө Улаанбаатарт хүүхдүүд дээр амраа явж байгаа ахмад тэндээ бүртгүүлнэ. Одоо ховдод Улаанбаатараас ирээд амраа явж байгаа ахмадууд ховдод бүртгүүлэх боломж бол байхгүй. Тухайн одоо манай халамжийн Vice гэх тусгай програм байгаа. Тусгай програм бол яг тэр харьяалалтай иргэний бүртгэх юутай байдаг учраас яг тухайн харьяаллынхаа дагуу ахмадууд маань бүртгүүлж иж энэ насны хишгээ авах боломжтой. Тийм учраас ахмадуудаа анхааруулж хэлэхэд заавалчгүй одоо өөрийнхөө харьяалалтай байгууллага руугаа энэ эртхэн одоо өргөдлөө өгөөж хандаж энэ асуудлаа зохицуулах ёстой шүү гэж анхааруулж хэлмээр байна. За үзэгчдээ жаргалан телевизийн тодруулга болон энэ хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар ахмад насны хишиг олгох болсон журамтай холбоотойгоор аймгийн хөлмөр халамж үйлчилгээний газрын дарга билет эмэрэлтэд ярилцлаа. Танд баярлалаа.